доктор, профессор, академич Монгол улсын болон өвөр Монголд Оросын холбооны Бурайд улсын урдаг соёлын алдартнуудаа та бүхнийхээ энэ үгшийн түмэн амар мэндийг Арab Монголын дэлхийн Монгол тууралтны боловсрол соёлын тухааны академийн нийт төлөөлөгчдийн өмнөөс амар амгалан эрен мэндчилье. Ингээд та бүхнийхээ өмнө хүндэтгэлийн тайзнаа манай өнөөдрийн энэ сайхан цайлгыг эхлүүлж өгнө хэмээн хатагтай Янжин багшигаа урин залъя. Мэндэ сайн байна. Эрхэм хүндэт ноёд хатагтай та бүхэндээ энэ өдрийн амар амгалан молор хайхан Монгол оронд байгаа арга зунаага өмнөхөө мэндэлэн байна. Алтан хэлий алхаж, мөнгөн хэлий алхаж, ород хайхан орнынгоо Бурайд оронд бөмбөрсөг алтан дэлхийн Монгол угсаатны алтан ургай алтан хатан ижийн 2 дугаар ээлжийн хурал нээснийг мэдэгдэе. Манай энэ хайхан үйл ажиллагаанд Оросын холбооны Бурайд улсын ардын гавьяат жүжигчид молор хайхан Монгол орны нэртэй артистууд өвөр Монгол орны шинэхэн Бурайдууд өвөр Монголын үзэмшин баргазанууд дуунай урилдаанд орохоор хүрэлсэн ирээд байна. Ийгээд алтан ургай алтан хатан ижинэртэй утан ахалж удаан жаргаж баян намсрай бурхан шингэ баян япын үлзийтэй хайхан ерөөдий та бүхэндээ өргөн хүргэе. Бусдаа алтан соо өмбөж хоргой тарган соо хүлбэрж явагдъя гэж Бурайд хайхан ерөөлөө өргөн дэвшүүлье. Ийгээд энэ сэнгүүнээ нээлтийн үйл ажиллагаа нээхний баяртайгаар гэлдэд таатай байна. Бүх дэлхийн Монгол тууралтны гавьяат жүжигчин, Бурайд улсын ардын жүжигчин, бүх Оросын гавьяат жүжигчин Дарима Богданова. Энэ хүмүүс мэргэжлийн дуулагч тадаасаа энэ хүний бас хамтыг үндэслэн ингээд таныг бас шүүгчийн самталтыг эсрэг өрж байна. За дараагийн мэргэжлийн шүүгчээр би Монгол улсын соёлын төвийн ажилтан соёл урлагч судлалын доктор профессор Соломон гэж хүн байна. Би өөрөө шүү. За шүүгчийн нарийн бичгийн дараагаар хуульч дэлхийн Монгол тууралтны ерөнхийлөгчийн зөвлөх хуульч доктор профессор академич Эрдэнэ таныг шүүгч биднийг бас хянаа шүүнөө гэж шүүгчдийн судал зорж байна. За ингээд нэгдүгээр дуучнаа та бүхнийхээ өмнө өрье. Бүх Оросын гавьяат жүжигчин, ойрын гоцрол дуучин Дамбат Занданов.
дуучин маань хоёр дуучин хамтран дуулна. Энэ бол Оросын гавьяач жүжигчин оперын гоцол дуучин Татьяна Шодигбаева, Дамб дугур Бочгтаев. За энэ хоёр дуучин маань Занданж бурхандаа мөргөё гэсэн дууга та бүхэндээ өргөн барих гэж байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ган эрдэнэ.
Өвөр Монгол ардын авьяастан долгорсон болохоор Өвөр Монголын Хөлбөмбөр аймгаас хүрэлцэн ирсэн 100 бараг хошууны одоо ийм хүн байна. Алтан хатан ижээ өргөмжлөөр одоо тодорсон ийм хүн байгаа. Энэ хүмүүс байгаль ансамблын гоцлол дуучин, Бурайд улсын ардын жүжигчин Цифилма Аюушева Янжилма бурхандаа мөргмэй гэсэн дууг дуулж та бүхнийг мэдмийг баясгаж сонорыг мэдахаар бид бүхнийг хүндэтгэн хүрэлцэн ирсэн байна. За ингээд Өвөр Монголын Шилэнгод аймгийн баруун үзэгчин хошууны ардын авьяастан Дэлхийн Монгол туурхтны алтан удмын алтан хатан ижээ өргөмжлөлт одоо алтан цэцгээ урьж байна. Алтан цэцэг маань та бүхэндээ үзэмчин саруул тал гэдэг сайхан дуугаараа та бүхэнтэйгээ сайхан жосж байна уу? Та бүхэндээ энэ өдрийн хамгийн халуун мэндийг хүргэж байна.
사론 Дууны тэмцээн хамгийн сүүлчийн одоо финал хийж байгаа дуучин бол Монгол Улсын Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн оперын дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Парк Хүүгийн гэрэлмаа. Та бүхэндээ зориулаад Саасрынгийн хөгжим Амрагийн дуу Цэнхэр дулдан ачуур гэж хоёр янзаар нэрлэгддэг энэ сайхан дууг та бүхэндээ өргөн барих гэж байна. Дүн гарч дэлхийн Монгол туурхтны шагналын хор буух гэж байна. Ингээд өнөөдрийн уралдаанд оролцсон уран бүтээлчтэй хүндэтгэлийн тайзнаа урьж байна. За Өвөр Монгол ардын дуучин Алтан цэцэг, Долгор сүрэн,
ардын жүжигчин Аюушева Цэпэлмэ Аюушева, Монгол улсын дуучин Ган Эрдэнэ Гэрэлмаа, мөн Бурайд улсын дуучин Татьяна Шойдигбаева, Дамбадугар Бочгтаев, Оросын гавьяа жүжигчин Говьяпрын госол дуучин Дамбадугар Бочгтаев гэсэн эдгээр хүмүүсийг бүгдийг та бүхнийг саяын Дамбад Занданов бүхнийг тайзан дээр урьж байна. За ингээд шагнал гардуулах үйл ажиллагаа эхлэж байна. Баяр хүргье. Одоо хоёр дахь үйл ажиллагаа нь Оросын холбооны Бурят улсад болж байна. За энэ сайхан ээжүүдэд зориулсан дууны уралдаанд амжилттай оролцсон та бүхэндээ Монгол туургатны алтан удмын алтан хатан эжийнэрийг баярлуулж Монгол туургатангаа баярлуулж байгаа танд уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсэж Монгол туургатангийн алтан медалаар таныг шагнаж байна. За уншид танилцуулъя батламж алтан медалийн батламжийг Дэлхийн Монгол туургатны боловсрол соёл ухааны академи батламж дугаар номер 04 хүндэт Дамбадугар Бочгтаев танд Монгол туургатны алтан хатан дуун цэнгүүд уран бүтээлийн өндөр амжилт гарган амжилттай оролцсон тул Дэлхийн Монгол туургатны соёл урлагийн хүндэт алтан медалийг олгож батламж олгов. Ерөнхийлөгч академич доктор профессор Янжил хамгсан байна. За баяр хүргэе. За Дамбах хайрнаа болох одоо Занданжоо бурхны тухай сайхан дуудууллаа. Занданжоо бурхан бол одоо бөмбөрцөг алтан дэлхийд ганцхан Оросын бүрэнд байдаг. Энэ сайхан бурхны магтаалыг төмөн олны сонорыг баярлуулж байгаа танд маш их баярлалаа. Утан хаатай удаан заргаж явъя та. Монгол туургатны алтан хатан дуун цэнгүүд уран бүтээлийн өндөр амжилт гаргасан танд Дэлхийн Монгол туургатны соёл урлагийн хүндэт батламж олгож Дэлхийн Монгол туургатны соёл урлагийн хүндэт ажилтан медалаар таныг шагнав. Өвөр Монголын шилийн хотод амьдардаг хүн хуульч прокурор мэргэжилтэй энэ жил тэтгэвртэй гарсан ийм эмэгтэй байгаа. За алтан хатан болж Монгол оронд ирсэн танд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье. Ингээд Дэлхийн Монгол туургатны алтан удмын алтан хатан дуун цэнгүүнд амжилттай оролцсон танд Дэлхийн Монгол туургатны алтан медалаар шагнав. Ардын авьяастан Долгор сүрэн. За Долгор сүрэн маань Хөдөнбөр аймгийн зүүн бараг хушуунд амьдардаг малчин эмэгтэй байгаа. Энэ сайхан одоо тоодоогоор бараг бараг дуулж энэ сайхан бүсгүйдээ хорвогийн хамгийн сайхан бүгнийг үсэе. Цаг өргөж одоо би чат дээрээс сайхан дуулж Монгол түмнээ баярлуулдаг танд баярлалаа. Бид бүхэн хайртай шүү танд. За Монгол улсаас ирсэн алдарт дуучин Гэрэлмаа таныг урьж байна. Гэрэлмаа маань одоо Монгол туургатангийн хэмжээнд олон улсын хэмжээнд маш олон дууны уралдаанд орж 1-р байранд орсон. Ингээд Гэрэлмаада Монгол туургатны соёл урлагийн гавьяа донгоор шагнав.
Алтан ээжийн цэнгүүнд хоёр сайхан дуугаа амжилттай оруулсан Орос улсын Ингисийн Гармаева танд Дэлхийн Монгол туургатны алтан медалаар таныг шагнаваа. За Ингисийн намгайда танд хорвоога хамгаа хайхан бүхний хүсье. Уран бүтээлтнээ өшөө их ундрах болтугай. Үйлийн үрээр тасарсан таван хуруугийн тоогоор үйлийн үрээр тасарсан монголчууд энэдэлхэдэр 21 жилд өвлөрөн хүрэлэн хамтдаа соёл хөгжмөө дэлгэрүүлж төрсөн жингээ хөлийг дэлгэрүүлж хаанч яваа монголчууд нэгэн амин сэтгэлтэй болж сайн сайхан богдоггийн Чингис хааныгаа үргэлсэн агуу их хиймэрийн 21 жилээс эхлээд энэ их бөмбөрцөг дэлгэдээр энэ их үргэлсэн тугын дээр үргэж болдота өвдөөтэй өнх тайван хаанч яваа ямар ч үрэнд яваа цугта өв нэг хамт нэг хөлтэй нэг амьсгалтай нэг сэтгэлтэй сайн сайхан үлзий хутагтай урам зоригтой далиж өгөртэй буян хишигтэй энэ их хүхэн мөнх тэнгэрийн монголчууд хүүхэд тэмдэгтэй монголчууд 21 жилд дэшээ дэвжиж сайн сайхан явхамнаа болдгоо гэж юрол тогтооё. Ахурэ монголчууд дэшээ дэвжихмнаа болдгоо. Өнөөдрийн сайхан ая дууны хичгэн цэнхэр агсарлаж буян хурсан энэ сайхан энергитэй сайхан танхимд хүрэлцэн ирсэн хүндэт үзэгчид та бүхэндээ баярлахын жацуу. Манай өнөөдрийн тэмцээний хамгийн сүүлчийн сэтгэл догдуулсан мөч бол эхний 3 байрыг хэн эзэлсэн болоо гэж бодож суугаа. Ингээд өнөөдрийн тэмцээнд оролцсон алдар дуучдууд бүгдээрээ мундаг дуучид байсан та бүхэн харж ирсэн. Тэгээд тэр дундаа өнөөдрийн Дэлхийн Монгол туурхны маань нааданд одоо дууных нь утга хоолойн цар хүрээ дууга амьлуулсан үзэгч бидэнд хүрч чадсан бидний одоо зүрх сэтгэл хүрч чадсан гэсэн олон шалгуурыг бид нар бодож суусан та нар ч гэсэн бод санал нэгтэй байх байхаа. За ингээд 3 дугаар байрыг эзэлсэн байгальд ансамблийн гоцлол дуучин Брэдийн ардын жүжигчин Цибидма Аюушива Янжилма бурхандаа мөргөмэй гэсэн сайхан дуугаа хүргэсэн. Таныг 3 дугаар байрын Дэлхийн Монгол туурхны одоо улсын наадмын 3 дугаар байрын шагналтаар тодрууллаа. Цибидма Аюушивна одоо Янжин бурхны дуу үлгэрээ сайхан дууллаа, сэтгэл хөөрөмдүүллаа. Бид бүхний сэтгэл хүлсэн учраас одоо 3 дугаар байрны шагналд хүртэж Монгол улсын ардын дууны ассоциацийн алтан медаль $50 шагнууллаа. Эхэм хүндэт ардын жүжигчин Цибидма Аюушива дуучин бүсгүүдээ аз жаргал дэрүүлийн хин хорвогийн хамгийн сайн сайхан мөхний хүсэн өрөөё. Ард түмнийг олон жил ая дугаараа мэдээж энэ олон жил Дэлхийн Монгол туурхтандаа өмг төшиг болж яваарай. За 2 дугаар байрыг зарлах гэж байна хүндэт үзэгчид та бүхнийг өмнө. За 2 дугаар байрыг эзэлсэн дуучин бол Оросын гавьяач жүжигчин дуучин Дамб Занданов. Эмгэн ээжийн алтан нутаг гэсэн сайхан дуугаараа бидний баясгасан одоо дуучин Дамб Зандановыг дэд байр эзлүүллээ. Та бүхэн баяр хүргээрэй. За Оросын алдарт дуучин Дамб Занданов болохдоо ноёдонд өнгөрсөн жил манай Монгол туурхтангийн
Тайны Mangosque астрологи одоо энэ олон улсын симпозиум дээр 84 гэж байсан. Мөнө хаяа их хайхан дуугаар өмгөн режимний үлгэрээ хайхан дууг одоо нүдэндэмний сэлгэн төр дуулаад төрөөд. Нагас режимний нүдэндэмний харагдаж төр баг барихынхаа хамтар дуулаад. Ийгээ тандаа уран бүтээлийн өндөр амжилт хүсэн өрөөе. За баяр хүргэе. Дам зандааны алдарт дуучин бүгөрсөн гавьяа жүжигчин дам зандааны уран бүтээлчтэй бүгдээрээ баяр хүндэтгэл үзүүлж алгад мишгэнүүлээ. Эмгийн эжимэн алтан нутаг гэдэг сайхан дууг та бүхэндээ өргөн барьсан. За дэлхийн Монгол Турхны Академийн хүндэт жүжиг хүндэт багламж алтан медаль $100 шагнагдаж байна. Баяр хүргэе. За бидний хамгийн сүүлчийн өнөөдрийн тэмцээний тэргүүн барь гран-при шагналтан бол та бүхэн тодорхой мэдэж байгаа. Энэ өнгөд Ар Монголын алдарт хотогт Данзан Аравжагийн эмэгтэй хүний гоо сайхныг бурхамчлан магтсан алдартай энэ дууг сонссон мянган ээж мянган бурхан баясдаг дүүхтэй үлэмжийн чанар гэдэг сайхан дууг биднийхээ дунд амьдуулсан залуу дуучин Ган Эрдэнэга тэргүүн барь студидтэй. Гангийн эвдэлман дэлхийн Монгол Турхны боловсрол соёлын шишманы академийн алтан их шилэн хамтлагийн дуучин байсан. Тэгээд төмөн онд олон хүний нүдэн дээр дуулж аргагүй одоо сайхан дуусан учраас мянган бурхны магтаал дуусан Ган Эрдэнэ нэгдүгээр байранд шалгарлаа. Дэлхийн Монгол Турхны боловсрол соёлын шишманы академи багцамж ноёлыг хүндэт Ган Эрдэнэ Монгол Турхны алтан хатан дуун цэгүнд уран бүтээлийн өндөр амжилт гаргасан тул дэлхийн Монгол Турхны соёл урлагийн гавьяа одон $200 шагнав.